удаа бид зэвсгийн тухай мэдэх болсноо. Одоо би та бүхэнд бактериологийн зэвсэг гэж юу болохыг хэлж байна. Энэ бактериолог нь хийм биолог гэсэн. Хийм биологид яадаг зэвсэг гэвэл та ойлгохгүй юм бол нэг хор гэж ойлгочоорой. Одоо энэ хийм биологийн муухай зүйлийг юугаар авдаг вэ? Муухай нэм бактери, хортой шавж, аалз, хулган, мэрэгч зэрэг юм хор энэ агуулж дандаа аалз, хилэнц гэх юм аюултай амьтаас энэ муухай хорыг гаргаж авдаг. Яаж энэ гэдэг та магадгүй энэ зэвсэг яаж эхлэх гэвэл та ингэж одоо та нэг би тань тайлбарч өгье. Одоо энэ онгоц явлаа шүү дээ тий. Тэр уусан дээр бактериологийн зэвсэг ингэ шилэн дотор бактериологийн зэвсэг байна. Нэг бактери өвчин байна. Тэгээд тэрийг шийднэ. Тэгээд шийдэнгүүт бактериуд тархаад хүмүүс рүү халдварлана. Бактери, вирус, хүмүүс рүү халдварлана. Тэгээд хүн тэрийг амарсан тэгээд өөх болно. Одоо дараагийн зүйл цөмийн зэвсэг. Цөмийн зэвсэг маань бактериологийн зэвсэг хамаагүй хүчтэй гэдгийг анхааруулъя. Дэлхийд хэрэв цөмийн зэвсгөө дэлхийг ганц харуул дэлхий маань юу ч болно. Дэлхийд цөмийн зэвсэгт 10 орн байдаг. Энээс 99-98% нь эзэлдэг нь Америк, Орос байна. Орос 99% эзэлдэг бол Америк 98% эзэлдэг. Харин нөгөө 8 орн маань бус юм дээрсэн. Оросд гэхэд дэлхийг 50 удаа устгах чадaltaй зэвсэг байна. Дэлхийг яг үндэ 50 удаа 50 цөмийн зэвсэг байна. Тэгсэн. Энэ яаж цөмийн зэвсэг гэдэг вэ? Хүн ам ихтэй, эдийн засаг сайтай, хүн ам хөгжлийн дээр сайтай бол та цөмийн зэвсэг хийх боломжтой. Бас асар олон эдэмтэн дээр хэрэгтэй зүйлээ. Одоо лазерын зэвсэг. Лазер маань үндэ бол хүмүүс зүгээр туян зэвсэг гэж боддог. Яг үндэ бол манай хүмүүс бол туян зэвсэг биш юм а хортой принтерийн зэвсэг биш энэ бол гэрлийн зэвсэг юм. Гэрлийг ашиглан янз бүрийн өнгөнд оруулан аюултай болгож хуурна. Гэрлийг аюултай болгож хуурна. Гэрлийг харж авах энэс л авдаг гэж таа. Гэтэ энэгээс авдаг шүү нэр шүү энэгээс авдаг шүү. Тийм байдаг. Одоо ганц лазераар тэгвэл хүний ганц лазераар онхоо гэж одоо хүний арьсыг нэвтлэн. Нэвтрээд та хайлах болно. Та яг хайлын мөчийг хайлах болно. Тэгээд та шатчих болно. Ийм муухай юм гэсэн дуучлаарай. Тэгдэлсэн. Гэтэ та ироник тэр би танд нэг юм хэлэхэд та ироны лазерын зэвсэг хийлээ гэж бодъё. Гэтэ та дулаан хооронд лазер тушаарай. Дулаан хооронд явах тусам гэрлийн зэвсэг болохоор дулаан бил улам сайн ажиллана. Та Африк руу очоорой. Африк, Афганистан халуун орнууд руу очиж зэвсгээ туршсан дээ шүү. Та хүүтэй он тэгвэл лазерын зэвсэг ерөөсөө ажиллахгүй шүү. Гэрлийн зэвсэг юм. За одоо нэг юм хүн төрөлхтний хамгийн их очиж байгаа асуудал нэг бол дэлхийн 3 дугаар дайн болох уу гэдэг байна. Миний бодлоор бол нэг дайн болоод ойролцоогоор 100,000 хүн мөгдөг. Харин энэ коронавирус зүйл маань нийт 300,000 гаруй хүн мөгсөн. Одоо энэ бол бараг дэлхийн 3 дугаар дайн болов. Гэхдээ тэрээ дэлхийн 3 дугаар дайн бол хүмүүсээ хүүхдүүдээ бүү зэвсэг бол нэгэнтэйг аалцахгүй. Нэнийг аалах гэж оролдохгүй. Орчин үед пуужин, лазерын зэвсэг, бактериологийн зэвсэг ийм одоо ч яг одоо жишээ нь Орос байж байна. Хэрэг Бангладеш Орос руу дайраад хэрэг Орос зүгээр пуужин дээр харуулт гээ Бангладеш юу ч бол хайчих нь. Америк далай тэнгис, Аз, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай гэдэг ийм Америк флоттой. Флот гэмээр усан цэрэг таних усан цэргийн флот юм да. За тэгээд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Манай бичлэг таалагддаг бол дизлайк дарна.